За хууль дотоод иргэн сайдын хоёрын зүгээс бол за улсын их хурлын дараа гасан улсын их хурлын гишүүн Амар Баясгалан эрүүл хуулийн тусгай ангийн авилгын гэмт хэргийн холбогдох зүйл ангуудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ гэх мэдээлэл бол өөрийн цахим хуудасаараа дамжуулсан мэдээлсэн. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн прокурорын газраас та бүхэнд тодруулах хүргье. За та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. За хариуцлага тэмцэх газрын мөрдөн шалгах хэцээс за улсын их хурлын гишүүн Амар Баясгаланд холбогдуулан за улс төр нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах, за мөн их хэмжээний хахуул авах, за мөн улс төр нөлөө бүхий этгээд үндэслэгөөр хөнгөч гисэн гэмтэрхүүдэд тус эрүүгээр үсч ялчаардах саналтай ирүүлсэн байгаа. За прокурорс хэргийг хянаад өнгөрсөн 7 хоногт за мөрдчөөс гаргасан санал бол үндэслэлтэй гэж үзэж за улсын их хурлын гишүүн Амар Баясгаланд холбогдуулан эрүүлийн тусгай ангийн 22-р зүйлийн 2 дахь хэсгээс улс төр нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах, за мөн их хэмжээний хахуул авах, за эрүүл тусгай ангийн 22-р зүйлийн 2 дахь хэсгээс улс төр нөлөө бүхий этгээд үндэслэгүүгээр хөрөнгөч гэсэн зүйл ангиар тус эрүүгээр үсч ялчаар татаж за мөрдөн шалгах байгууллагт хөргүүлж одоогоор холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Яг хэдэн сарын хэдний өдөр ирсэн давнаг нэг болох юм шүү дээ. За мөрдөн шалгах байгууллагаас 4-7 хоногт ялчаардах саналтай ирсний прокурор сенат өнгөрсөн 7 хоног шийдвэр гаргаад мөрдөн шалгах ажиллагаанд хөргүүлсэн байна. Хуулийн хүрээнд прокурор байгууллагаас одоо хэд хоног шалгана гэсэн тийм зүйл байдаг. За мэдээж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа бол хуулийн хугацаатай. Шаардлагатай зүйл нэмж мөрдөн шалгах ажиллагаа бол хугацааг тухайн бүрэн сунгаа явдаг хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр одоо энэ хэрэг хизээ шийдвэрлэгдэх вэ гэдэг талаар бол нарийнхан тогтоос хугацаа бол байхгүй. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явц үр дүнгийн талаар одоо бол дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.